явандаа нөгөө ихийг туулдаг засгийн газар маань алга болсон. Би энэ дээр очгоо авахгүйс намын дарга болох гэдэг юм ерөөсөө биш ээ. Ядаж нэг хүн энэ тухай ярил л да. Сая яга хэл мэдээлэл өгөх гаргаж байгаа. Энэ юм ярихгүй бид нар дуртай цагтаа засагт ороод гардаг. Дуртай цагтаа ард түмнийхээ нэрийг барьж аваад үүсэх хийхээр шийдвэр гаргуулад засагт ордог. Дургуйгаа өрхөөр тэнтэж ярихгүй гараа явчихдаг. Бүлийн хор нэгд өдөр болсон бүлийн хор дээр би энийг ярьсан. Намын дарга ядаж 5 сайдтайгаа та энийг зөвлөлдөг юм уу? Зөвлөлцөө гэсэн бол худлаа ярьсан. Бүлэг гэж байна. Бүлэг дээр энийг ярих шүү. Дээзээ гэж байгаа. Дээзүүдээр яриаггүй. Энэ нам чинь одоохондоо хойд солонгосын нам биш. Бид нар 90 онд альчлыг сонгохдоо олон намын тогтолцоотой олон хүний шийдвэр гаргадаг ийм намыг одоо гэж би бодож явсан. Урд өдрөн баяр цогцоо гишүүн сайхан бэлэг гишүүн бид гурав засгийн газар хуулийн дараа уулзч намын тухай ярьсан. Энэ төгөлдөр энэ хоёр бол энэ намаас гарах тухай бас ойлголт байгаагүй. Засаг гарах тухай. Ийм байдал болсоо. Тэгээ энэ байдлаар бид нар цаашаа явах юм бол ганцаарчсан тоглолт хийдэг намын автуул байнга намын дараа болохгүй шүү. Энэ сонгуулийн үйл ямаагаас нь санаа бүгдээр өгч хоёр намд ашигтайгаар гарсан байж. Дахиад хамтарсан засаг гарах магадлалтай. Ингээд яг дахиад нөгөө алтан газар гэдэг бүлэглэл чинь энэ дээрээ арай л гарна. Ингээд нэг дуртайдаа сайд болдог дургуйтай гардаг ийм хэдэн хүн энэ намыг чинь толгоолоод явж байна. Энэ үнэн гэж би одоо дотор нь байсан үед ярьж нам хагалж байгаа биш үү? Би бодч юм ярих хэрэгтэй. Та саяхан хэлжтэй манай нам бүх юмаа ярьдаг гэсэн. За хамгийн сүүлийн жишээ өнөөдөр MCS гэж энэ хятад хамтарсан компани хятадын 75 байдаг. Өнөөдрийн засгийн газрын хуулиар доктортой байдлын гэрэл 70 жилээр хийх гэж оруулж ирж байгаа. Би баримттай юм ярьж шүү. Өнөөдөр тэр MCS гэж компани удаагүй болоход орон сууц гэдгээр бүх дэлхийн орон сууцаар энэ асуудлыг шийдэж байгаа 100 гэдэг юм оруулж ирсэн. Монгол Улсын сангийн $42 сая авсан. Ингээд 100 гэдэг утаа гэдэг юм ингэж тоглож байна. Сая Самбар сайдын хэлэхэд эрүүл мэндийн салбар гэрэл ирээд байгаа талаар өгүүлсэн. Тэр салбараа сайд. Өнөөдөр эрүүл мэндийн салбар ямар байгаа? Хүнд байгаа шүү. Гэхдээ 3 жил янзлж чадахгүй л. Энэ юутай холбоотой утаатай. Энэ утаанаас ч байж өнөөдөр энэ утааг арилгахад хамтарсан засаг дээр 100 мянган байр орон сууц гэдэг хөтөлбөрийг их хурлаар батлуулсан. Сая хамгийн сүүлийн засгийн газрын хууль дээр яамгт байдаг хорооцыг барих гэсэн чинь Ямдуур шийдэх сайд энийг бариулахгүй. Энэ бол Батулгын компани. Ийм юм яриад 100 мянган байрын орон сууц гэдэг хөтөлбөрийн хамгийн гайгүй явж байгаа хөтөлбөрийг зогсоож байгаа. Төмөр замыг ярихдаа Ямдуур сайд юу гэхээр чамайг төмөр зам барихыг чинь харна гэж байна. Энэ сайд нь өнөөдөр зайсан сая $2 сая байранд амьдарч байгаа шүү. Нөгөө 40 м квадраттай 6 хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хаана байна? Би үүсгэгийн гишүүдээс өөрөж энийг яриаггүй шүү. Энэ зургатаа гаргаж энэ сонгуул болох ч юм энийг ард хүмүүс сонсох шүү. Уянгийн хайлт өнөөдөр 20 жил явуулаа. Нөгөө ашаалт 18 энэ манай яам энэ гэрэн дээр энэ 70 жилийн гэрэн дээр саналаа өгсөн. Энэ саналыг өнөөдөр сангийн яам дагцсан байна. Тэгээд өнөөдрийн засгийн газрын хуулиар чон борооно гэдэг шиг оруулах. Энэ ганцхан энэ компани биш. Энэ компанитай холбоотой бүх салбар нэгж өгнө гэж. Ирээдүйд байгуулах компани, одоо байгаа компани, салбар компаниуд нэгээд эдгээр өнөөдөр доктортой байдлын нэрийг 70 жилээр хийнэ гэдээ оруулж. Бусад компани хаанаасаа төрсөн юм? Ийм асуудал байна. Одоо бид нар эргээд 90 он руу орчээ. Ахын тослооны цонхоор амьдрал сайхан байна гэж дуу байдаг. Ийм болцсон байна. Сая тэр 82% хэрэгжилтэй байна гэдэг. Ашаанти 18 гэдэг дуу хэвээрээ байна. Тэр хороол гэж энэ ямар байдалтай бид энийг бид нар хамтарсан засагт ороод багаач гэсэн одоо хөдөлгөөнд оруулах юм болов гэж би хувьдаа гордож явсан юм аа. Тэгээ муу мэдээ маань энэ байна. Энэ дээр бол та нар санд нэгт арайч бүгдээр манай үүсгийн гишүүд нөгөө тал руу орцсон биш болов гэж би гордож шүү. Та нар өчигдөр нэлээд хайрцаглагдсан байна. Эрдсэн дээр ажилласан байна. Сая үүдзэгийн гишүүн биш хүмүүст мандат өгж оруулсан байна. Үүдзэгийн гишүүн биш хүмүүсийг оруулж саналд оруулсан байна.
одоо яриад байгаа шиг миний үгш мэрэлдээ үг гэдэг шиг та нар энэ ном гадар монгол хэлээр гарсан байгаа эдийн засгийн алуурчдын золиосонд эзэр хөвгөн энэ дээр бидний уул уурхай гээд баярлаад яриад байгаа бүх юмыг бичсэн юм байна. Энэ дөрвөн бүлэгийг та нар уншаад үзээрэй. Мянган хулгайлахын тулд хулгайчийн гар хэрэгтэй. Саяын хулгайлахын тулд өгсөн бүлгийг хангалттай гэж. Тэргүүний хулгайлахын тулд хууль гаргуулах хангалттай. Харин хуу хамхын тулд ганцхан үжил суртал хэрэгтэй гэж байна. Өнөөдөр манай бүлэглүүд байгуулагдсан байгаа. Хууль гаргаад эхэлсэн байгаа. Би сая хэлээ 70 жилгээд сангийн энэ дээр бас тайлбар хийх баг. Харин хуу хамхын тулд ганцхан үжил суртал гэдэг нь өнөөдөр 2030 онд Монгол хүнд нэг хүнд ногд бодлого $60,000 болно гэж үжил суртал байна. Тийм юм зорж байгаа юм шиг болохоор нөгөө хүний тэмцэх бохомдол чанар байхгүй болдог. Энэ үжил суртал ингээд яваад эхэлцээ. Манай нам арай өөрөөр баймаар байна. Энэ баялагын хараал гэдэг чинь сайнтай биш. Баялагтай байхдаа эргээд энэ ард түмэн ингээд хов Филиппиний жишээ байна гэж байна. Энэ бүх юм бичсэн байна. Тэгэхээр хуу хамуулахгүй бол арчилсан нам маань сэрээч, эргээч. Энэ цаана ажилтдаг энэ компани энэ одоо намуу дамжсан бүлэглээс нэг салах гэж оролдоод үзвэл яасан бэ сүмэр.